Насан туршийн боловсрол гэж юу вэ? Бүх насны иргэдэд амьдрах ухаан, гэр бүл, гоо зүй, ёс суртахуун, шинжлэх ухаан, иргэний боловсролыг албан болон албан бус хэлбэрээр эзэмшүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсрол соёлын шинжилгээ спортын яамны харьяа насан туршийн боловсролын үндэсний төвөөс теле хичээлүүдийг бэлтгэн олон нийтэд хүргэж байна. Аймаг дүүргийн насан туршийн боловсролын багш нар 90 гаруй төрийн болон мэргэжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн эрдэмтэн судлаач нартай хамтран энэхүү теле хичээлийг бэлтгэж хүргэлээ. Манай хичээл нь бүх насны иргэдэд зориулсан мэргэжлийн байгууллага болон эрдэмтэн судлаач нартай хамтран зааж байгаараа онцлог юм а. Теле хичээлийн агуулга сэдвийг аймаг дүүргийн насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан мөн онлайн хэлбэрээр иргэдээс санал авч тодорхойлсон. Доктортой хөгжил, эрүүл мэнд, эрх зүй, санхүү, амьдрах ажлах ухаан, мэдээллийн технологи зэрэг 10 гаруй агуулгын хүрээнд теле хичээлийг бэлтгэж хүргэлээ. Мөн хилийн чандад байгаа Монгол иргэдийн хүүхэд, хүнд болон хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тодорхой шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхэд, сургуулийн насандаа боловсрал эзэмшиж чадаагүй насанд хүрэгч, сүм хийдэд шавлан сууж байгаа лам хүүхдэд баг болон суур бүрэн дунд боловсрал нөхөн эзэмшүүлнэ. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр орон даяар явагдаж байгаа хэлээ. Эрх зүйн хөтөлбөрөөр бэлтгэгдсэн насан туршийн боловсролын багш нар, хууль зүйн үндэсний хүрээлэг, хүний эрхийн үндэсний комисс болон бусад хууль нартай хамтран теле хичээлүүдийг иргэд та бүхэндээ хүргээд байгаа хэлээ. Насан туршийн боловсролын теле хичээл зохион байгуулах ажлын хэсгийг дахиж ажиллалаа. За энэ ажлын хугацаанд бид нийтдээ 163 хоног 2445 минутын хичээлийг бэлтгэн ард иргэд хүргэсэн байна. За энэ хичээлийг бэлтгэн хүргэх нийтдээ 240 гаруй хүн хүч хөдөлмөрийг зарцуулсан юм сахан дурдмаар байна. Энэ теле хичээл бидний онцлогтой стопинг гэдэг нь Юуны нэгдүгээр насан туршийн боловсролын багш нар мэргэжлүүд теле хичээл зохион байгуулах, хичээл заах, арга зүйд сурталчилсан ийм цаг үе байлаа. За мөн насан туршийн боловсролын үндэсний төвийн хамтын ажиллагаа шинэ төвшөнд гарсныг бас онцлмаар байна. За бид теле хичээлийг иргэдэд хүргэх үзэл төлөвлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор хичээлийг телевизээр засагдахаас өмнө постэр хийж олон нийтэд хичээлээ хүргэж байснараа онцлог байлаа. Дөөргүүдийн насан туршийн боловсролын багш нар оролцсноос гадна аймагуд буюу орон нутгийн багш нар хичээл заах үйл явдлаас оролцлоо. За энэ теле хичээлийг зохион байгуулах энэ үйл явдал улсын онцгой хүмүүсээс өгсөн үүрэг даалгаврыг чандлан биелүүлж ариутгал халдвар бүртгэлийг ингэж зохион байгуулж ажиллалаа. Тэгэхээр хичээлийг зохион байгуулах энэ үйл явдлаас иргэн бүрийн насан туршдаа сэтгэл сургах боломжийг хангасан гэж хэлж байна. Ингээд теле хичээл зохион байгуулах энэ үйл явдлад оролцсон бүх хүмүүст энэ сонгон үзсэн үзэгч та бүхэндээ талархснаа илэрхийлье. Эрдэм ухаан үргэлж дэлгэрэх болтугай. Бид хинтээ хамтран ажилладаг бай. Бид насан туршийн боловсролыг эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалал, соёл, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, байгаль орчин зэрэг салбарын төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага иргэдтэй хамтран зохион байгуулдаг. Насан туршийн боловсролын үндэсний төвөөс иргэдэд зориулан явуулж байгаа теле хичээлийн нэг агуулга нь бол доктортой хөгжлийн боловсрол сэдвийн агуулгын хүрээгээр энэ теле хичээлүүдийг иргэдэд хүргэж байгаа. Доктортой хөгжлийн боловсрол 2030 дэлхийн хөгжлийн хөтөлбөр нь 17 зорилго 169 зорилттой. Доктортой хөгжлийн зорилго нь тэгш хамран сургах, тэгш боломж бүхий чанартай боловсрол. Бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжсэн зорилтуудыг дэвшүүлсэн байт юм а. Доктортой хөгжлийн зорилтын урай нь бол хөгжлөөс нэг ч хүн хоцрох ёсгүй гэсэн урайг бол дэлхийн нийтээрээ бол дэвшүүлээд насан туршийн боловсролын үндэсний төвөөс доктортой хөгжлийн боловсрол агуулгын хүрээнд бол 10 теле хичээлийг бэлтгэн иргэдэд хүргээд байна. Бид эцэг их асар хамгаалагч та бүхэндээ зориулж
Гэр бүлийн боловсролын агуулгаар 21 төрийн болон төрийн бус байгууллага хувь хүн эрдэмтэн судлаачтай хамтран 19 сэдвээр теле хичээл зохион байгуулсан билээ. Бидний теле хичээлийг үзэж сонирхсон гэдэгт итгэлтэй байна. Гадаад бодлого гэрт эхэлдэг Монгол ардын зүйрцсэн үг байдаг. Бид үр хүүхдээ зөв, боловсон, эерэг, сайн хүн болгон хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр бүлийн харилцаа, эцэг эх үр хүүхдийн харилцаа, өдөр тутамд хэрэглэгдэх хүүхдийн хүмүүжлийн эерэг аргууд, бие даан суралцгыг зэрэг 19 сэдвээр теле хичээл бэлтгэснийг хүлээн авч үзцгээгээрэй. Бид өнгөрснийг өвлөж, өнөөдрийг бүтээж, ирээдүйг дагуулах үүрэгтэй. Насан туршийн боловсролын алсын хараа юу вэ? Иргэн бүр сайхан амьдрахын тулд тасралтгүй суралцж болдог. Сурсан зүйл нь үнэлэгдэн амьдралын чанарыг бодтойгоор дээшлүүлдэг. Боловсрлоор дамжуулан нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэх боломж Монголын нийгэмд бүрдэх болно. Эрүүл мэндийн боловсролын агуулгын хүрээнд иргэдэд зориулсан 20 гаруй тэлэгчээлийг бэлтгэн хүргээд байна. Эдгээр тэлэгчээлийн агуулгыг сонгохдоо иргэдийн боловсролын хэрэгцээний судалгааны үр дүнд суурилснараа онцлог юм а. Уг тэлэгчээлүүдийг мэргэжлийн байгууллага болох нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, улсын 3 дугаар төв эмнэлэг, Монголын Кёкушинкаратагийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллалаа. Санхүүгийн боловсролын агуулгын хүрээнд иргэдэд зориулсан санхүүгийн теле хичээлийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран заагаад байна. Монгол банк санхүүгийн зохицуулахаараа татварын ерхий газрын мэргэжлийн санхүүгийн багш нар зааснараа теле хичээлүүд их онцлогтой болж байгаа. Мөн иргэд их сайшаалтай хүлээж авч байгаа нь бас бид нар их баяртай байна. Бид амьдрах ухааны цуврал 12 хичээл, мөн ажил дурах ухааны 13 теле хичээлийг бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэсэн билээ. Орчин цагийн хүний амьдралын чухал хэрэглэгдэхүүн болох мэдээлэл харилцаа холбоо технологийн чиглэлээр нийт 14 теле хичээлийг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлтгэлээ. Эдгээр хичээлийг Насан туршийн боловсролын үндэсний төвийн пэйж, удас, YouTube суваг, боловсрол соёл ухаан, спортын яамны e-контент цахим хичээлийн сан болон Univision-ы видео санд байршуулсан байгаа. Эдгээр хичээлийг хаанаас ч хизээж үзэх боломжтойгоор байршуулсан байгаа.